Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халтах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, шинэ дугаардаа тавтай морил. За орох ёстой хугацаанаас жаахан хоцроод оруулж байгаадаа хүлцэл өчье. Өнөөдрийн дугаараар өмнөх 7 хоногтой адилхан 4 өөр хэргийг багцлаад ярихаар бэлдсэн байна. Ингээд шууд эхний хэрэг рүүгээ орцгоё. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэгэн иргэн их нэртэйгээ хамт Англи улс руу хувийн ажиллаар явсан байна. Англид очиод 10 хоноод байж хахад эхнэрийнхэн дүү залгаад танаа гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Ингээд яаралтай цагдаа дуудаарэ гэж дүүдээ хэлчихэд нислэгээ наашлуулад тэр даруй Монголд эргэж ирсэн. Гэртээ ирээд алдсан зүйлээ бүртгэж үзэхэд гэрээс нь маш их хэмжээний гоёл чимэглэл болон хуучны үн бүхий идэл хэрэгсэл зүйлс байсан. За эдгээр алдсан зүйлээс нь дурдах юм бол 2003 онд 100 сая төгрөгөөр худалдаж авч байсан зан базрын хийцийн Аюуш бурхан нэг ширхэг 2010 онд Сүхбат аваргаас 25 сая төгрөгөөр худалдаж авч байсан шүншилтэй Майдар бурхан нэг ширхэг Монголд ганцхан байдаг таягны толгой хэсэг. За энэ нь ямар учиртай толгой хэсэг вэ гэхээр Ховд аймгийн орчмоос олдж байсан хүрэл зэвсгийн үеийн хос янгирын дүрслэлтэй таягны толгой юм байна. За үүнийг бол гэрийн эзэн 2005 онд 70 мянган Америк доллараар худалдаж авч байсан. Түүнээс гадна 2002 онд 15 мянган доллараар худалдаж авч байсан улаан шүрэн толгойтой алтан нуухтай эмэгтэй хүн идэлхэд зориулсан цагаан хаш хөөрөг байсан. Мөн 2005 онд 3 сая төгрөгөөр худалдаж авсан шигтгээ шүр оюу толгойтой алтан нуухтай ийм шаргал манан хөөрөг бас алдагдсан байсан. 200 гаруй жилийн настай өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн улаан шүрэн толгойтой их гарын шар халтар манан хөөрөг мөн алдагдсан. Үүнийгээ бол гэрийн эзэн 300 сая төгрөгөөр үнэлсэн байна. Гэх мэтчлэн маш олон үн бүхий хөөрөгнүүд бол алдагдсан юм байна. Түүнээс гадна тус бүр нь 200 мянган төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөөр хийгээд алтаар бүрсэн дээлний 7 ширхэг товч тэгээд 15 см орчим өндөртэй мөнгөн хонх Montblanc брендийн 2000 Америк долларын үнэтэй үзэг тэгээд бэлнээр 5 болон 10 мянган төгрөгийн дэвсгэртээр нийтдээ 15 сая төгрөг байсан. Мөн Cartier, Rolex, Bulgaria гэх мэт брэндүүдийн даймондын шигтгээтэй алтан, цагаан алтан, сувдан, байгалийн чулуун, шүрэн гэх мэт дурдах юм бол баг подкастын маань цаг хугацаа хүрэхгүй маш их гоёл чимэглэл бүхий хайрцаг алдагдсан бас бугуун цагнууд нь алдагдсан юм байна. За энэ айлын гэрээс алдагдсан бүх зүйлийн үнэлгээ нь нийтдээ 607 сая 323 мянган төгрөгийн үнэтэй эд зүйлсүүд байгаа юм байна. Мөн энэ явдлаас 10 хоногийн өмнө хангуул дүүрэгт оршин суух бас нэгэн иргэний гэрт хулгай орж мөн л эмэг бөгж бугуувч бугуун цаг зүйлт кулон гинж за тэгээд Монгол хийцтэй өсний сувдан даруулга гоо сайхны цүнх мөнгөн тоногтой хит хутга гих мэтчлэн маш олон 38 нэр төрлийн эд зүйл буюу 180 сая 283 мянган төгрөгийн үн бүхий эд зүйл болон 10 сая төгрөг бэлнээр алдагдсан. За ингээд энэ хоёр айлаар бол дуусаагүй бас нэгэн гэр бүл шинэ жилийн баярыг тохиолдуулан 6 хоног Вьетнам улс руу аяллаар явчаад 2017 оны 1 сарын 3-нд гэртээ ирсэн чинь зочны өрөөнийх нь цонх нь онгорхой байсан бөгөөд гэрт нь цонхоор хулгайж орсон гэдг нь тодорхой байсан. Тэдний гэрээс гоёл чимэглэл, нарны шил, бугуун цаг, мөнгөн аяга, домб, ваар, бурхан, хонх, очир, бүрээ. За тэгээд бүр тахилын хадаг хүртэл алдагдсан байгаа. 3 дахь айлаас алдагдсан зүйлийн үнэлгээ 38 сая 345 мянган төгрөгийн эд зүйлс алдагдсан байна. Эдгээр хулгайн хэрэгээс нэлээд хэдэн сарын өмнө буюу 2016 оны 11-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод оршин суух бас нэгэн иргэн өглөө гэрээсээ 8 цаг 40 минутын үед гэрээ цоожлоод хөшгөө хаагаад
гарч ажилдаа явсан. За гэрээсээ гарснаас нь хойш бол нэг их удаагүй буюу түүнийг ажлынхаа гадаа яг очих үед нь охин нь залхсан. Гэртээ орж иртэл цонх хаглаад хулгайч орцсон байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хүнийг одоо гэрээсээ гараад ажилдаа очихын зуурт гэхээр ихээр бодож 2 цагийн дотор гэрт нь хулгай орцсон байсан. Тэдний гэрээс болохоор бас аюуш бурхан, гуйлан үнсний сав, мөнгөн болон гуйлан цөгц, тэгээ бүр арх, виски, цүнх зэрэг нийтдээ 21 сая 788 мянган төгрөгийн идэл алдагдсан байна. За ингээд цагдаа нар шинжээчийн хамт хэргийн газарт үзлэг хийхэд гэмт итгээд айлуудын тохиоллын систем, хяналтын камерын бичлэгүүдийг устгаад тэгээд унтраачсан байсан. Хулгай хийсэн арга барил болон хулгайлсан эд зүйлс зэрэг нь ер нь бол нэг хүн үйлдсэн байх боломжтой харагдчихсан. Ингээд удалгүй хэрэгтнийг олж чадсан байна. Дээрх айлуудаас хулгайлсан үн бүхий идлэлийг тээвэр зуучлалын газраар одоо бидний ярьж сурснаар каргонд ачуулчихсан. Тэгээ 3 хоногийн дараа хил давуулах гэж байхад нь саатуулаад нэгжлэг хийж алдагдсан эд зүйлийг нь олж чадсан. За энэхүү хэргийг Монгол улсын иргэн Хээ, Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак гэх хүмүүс хамтран үйлдсэн болох нь тогтоогдсон. Айлуудаас хулгайлсан эд зүйлсээ каргонд ачуулахаас гадна Монгол улсын иргэн Хээ өөрийнхөө гэртээ хадгалж исэн. Хэд хэдэн гоёл чимэглэлийг хэрэгтэн Хээ өөрийнхөө ихчтэй, харин Пак болохоор найз бүсгүй А гэх монгол эмэгтэйд бэлгэлсэн байсан нь тогтоогдсон. Мөн заримыг нь бүр ламбард нь тавьсан. Тэгээд хувь хүмүүст бас хэд хэдэн зүйлийг зарсан байсан байна. За хэрэгт холбогдсон Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак болохоор 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсдаа төрсөн эрэгтэй, дээд боловсролтой цахилгааны инженер мэргэжилтэй юм байна. За эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд ээж болон 2 хүүхдийнхээ хамт Бүгд найрамдах Солонгос улсын өмнөд Чолла мужид оршин суудаг. Тэгээ Монгол улсад болохоор оршин суух хаяг хүн байсан. Пак болохоор Солонгос улсдаа 1995 оноос хойш буюу 24 настайгаас хойшоогоо 2013 оныг хүртэл нийт 12 удаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон шийтгүүлж байсан юм байна. Тэрээр анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ үйлцэн хэрэгтэй гэм бурууга хүлээж маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтэнд тусгаагүй зөрүүтэй зүйлүүд байна. Үүнийг тодруулж өгнө үү? Би авсан зүйлсээ бүгдийг нь өгчөөд байхад хохирогч нар миний аваагүй, миний мэдхгүй эд зүйлийг нэхэмжлээд байна. Мөн надаас хурааж авсан миний өөрийн эд зүйлсийг буцааж өгөхгүй алга болгосон байна. Үүнийг тодруулж өгөх юм бол шүүх хуралдааныг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж хэлсэн. Бас би гэм бурууга хүлээж байна гэж хэлсэн байна. Харин Пактай хамт хулгай хийсэн Монгол улсын иргэн Хээгийн хувьд 1977 оны 4-р сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэйч эрхэлсэн тодорхой ажилгүй. Эхнэр хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотод оршин суудаг байсан. Хээгийн хувьд өмнө нь 1998 оны 10-р сарын 5-нд эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар танхаарах гэмт хэрэг үлдээд 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэхдээ уг ялыг нь тэнцээд 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан юм байна. Бүгд найрамдах Солонгос улсын Интерполийн үндэсний товчооноос ирүүлсэн мэдээллээр 2011 оны 12 дугаар сарын 5-нд Монгол улсын иргэн Хээ бусдын биед гэмтэл учруулсан, бусдыг албан үүргээ хэрэгжүүлэхэд цаад учруулсан, олон нийтийн газар зохимжгүй үйлдэл хийсэн гэмт хэрэгт Бүгд найрамдах Солонгос улсад 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм байна. Хээ анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Солонгос улсад удаан хугацаагаар амьдарч байгаад эх орондоо ирээд орчуулагчаар ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Намайг барихтаа цагдаа нар зодож эхнэрийг чинь баривчлан танаа байрыг хураана гэж дарамтлаж байсан. Байцаалд авахд асуулт асуугаад тэгэд миний хариулсан хэсгийг өөрчлөөд биччихсэн байсан. Унших гэхэд зүгээр л гарын үсгээ зур чамааг ахиж байцаана гэж хэлжсэн. Мөн хохирогчийн гадаад валютыг байцаагч солиулаад үрчихсэн. Байцаагч хэлэхдээ прокурор хэрвээ асуух юм бол орчуулагчийн мөнгө, өмгөөлөгчийн мөнгийг та нарт буцааж өгсөн гэж хэлээрээ. Тэгэхгүй бол миний ажил амьдрал хэцүү байна гэж биднээс гуйж байсан. Манай гэрээс хураагдсан Canon зургийн аппаратны цэнэглэгч, Пакийн ноутбукны цэнэглэгч
эмнэлэгч миний гутал зэргийг буцааж өгөөгүй хийсэн хэрэгтээ харамсаж байна гэж Монгол Улсын иргэн Хээ хэлсэн байна. За тэднийг хан уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-7 жилийн хорих ялаар тус шийтгсэн ч давж заалтсан. За надад олдсон мэдээллээр гэх юм бол 5 удаа шүүх хурал болсон. Хэрэг болсноос хойшоогоо 2 жил хагасны дараа буюу хамгийн сүүлд 2019 оны 6 сарын 7-нд хэргийг прокурорт буцаасан. Тэгээд түүнээс цаашаага өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр одоогоороо энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй эсвэл прокуророос хэргийг нь хаацсан юм шиг үлээ. Зурагнаас та бүхэн харсан байх миний дээр дурдсан хохирогч нарын дунд Гацууртын Чимбат, Гүн Далаанар байгаа юм байлээ. 50-аас 55 орчим настай нэгэн эрэгтэй хүн 2023 оны 9 сарын 19-ний өглөө гэрээсээ 5 цаг 50 минутанд гарсан. Энэ хүн ер нь бол архи согтууруулах хундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд өглөө бүр байрныхаа ойролцоо байх тоглоомын талбай дээр очиж дасгал хөдөлгөөн хийдэг, байраа тойрж гүүж алхаж явж агаад эргээд гэртээ орж ирдэг хүн байсан. Яг л сурснараа тэр өглөө гэрээсээ гараад 1 цагийн дараа 6 цаг 50 минутанд эргээд орж ирсэн. Гэвч орж ирэхдээ уруул нь язарчихсан, амнаас нь цус гарчихсан. Толгой хэсэг нь хавдартай. Тэгээ баруун чихнийх нь тэр хавьд язраад цус шүүрцэн байдалтай. Харин нүүрнийх нь зүүн тал одоо шанаа хэсэг нь шороо болцсон орж ирсэн. Орж ирэхдээ аавынх нь толгой өвдөд байна, өвчин намдаах юм өгөөч гэсээр орж ирсэн юм байна. Дасгал хийхээр гарсан хүн ийм байдалтай орж ирсэнд хүүхдүүд нь бүр гайхаад түүнээс яасан ийсэн юу болсон гэд асууж шалгааж эхэлсэн. Тэгсэн чинь аав нь тоглоомын талбай дээр дасгал хийчээд явж исэн чинь 2 бацаан тамхи гуухаар нь аав нь байхгүйгээд хэлчихсэн чинь аавынх нь уруул руу нэг зохиод дараа нь чулуугаар толгой руу зогчглоо гэж хэлсэн юм байна. За ингээд хүн цагдаа руу залгаад манай аавыг байрны гадаа тоглоомын талбай дээр хүн зодчихсан байна гэд дуудлага өгчөөд ямар ч байсан эхний ээлжинд яаралтай эмнэлэгт үзүүлэхээр болоод хүн аавыгаа аваад 7 цаг 10 минутын үед эмнэлэг дээр ирсэн. Замдаа ааваасаа ямархуу царай дүр төрхтэй хүн байсан тухай асуухад аав нь сайн санахгүй байна. 2 хүн байсан. За нэг нь бол улаан цамцтай гизэгтэй залуу байсан гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиод тэр дор нь 2 3 тусал тариа эмчилгээ хийлгэж байгаад 1 цагийн дараа тархин гэмтсэн байж магадгүйгээд яг 8 цаг 30 минутын үед рентген зураг авахулах гэж байгаад гинэт ухаангүй болсон. Ингээд шууд хагалгааны цаг товлоод яаралтай одоо мис ажилбар хийсэн ч 72 цаг ухаангүй байжгаад харамсалтайгаар нас барсан. Талигаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн талын чамархаа яс нь хугарцсан. Тэгээд тархиндаа маш олон газар цус харвалттай тархины эдэн хүртэл няцарчихсан байсан. За тэгээд бүр баруун талын нүднийх нь ухархайн дээд хэсэг нь бас бүр хугарцсан. Тэгээд уруулынх нь дотор тал нь язарцсан гэх мэт ийм гэмтлүүд бол тогтоогдсон. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн зохигдох үйлчлэлээр 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ стандартын дагуу цаг алдалгүй үзүүлсэн боловч гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэж дүгнсэн байна. За ингээд түүнийг зодсон гэх 2 залууг хайж олж чадсан. Тэднийг хохирогчийг зохиж байхыг харсан гэрчүүд хүртэл байсан. Мөн хохирогчийн тэр өдөр өмсөж байсан футболк дээрээс нь цус илэрсэн байгаа. Цуснаас ДНХ-гийн тогтоц авч шалгахад нэг биш одоо бүр олон хүний холимог ДНХ байсан бөгөөд хэрэг үйлдсэн гэж одоо саатуулагдсан байгаа 2 залуугийнхтай тохирч байгаа юм байна. Надад олцсон анхан шатны шүүхийн шийдвэр дээр гэмт хэрэг үйлдсэн 2 залуугийн мэдээлэл нь бол бүгд нууцлалтай. Зөвхөн нэрнийх нь эхний үсгийг биччихсэн байсан. Тэдний мэдүүлгээс нь харахад нэг нь нөгөөгөө ах гэж ярьж байсан. За ах гээд байгаа залуу нь хэлэхдээ би тэр үед мундаг сайн ах болж харагдах гэж хөнгөнөөр бодож яваад ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Тэр хүнтэй таарад тамхи нэгсэн чинь байхгүй гэхээр нь тэр хүнийг цогсон чинь шүдийг нь цогсон юм шиг байгаа. Миний зүүн гар шалбарчихсан байсан. Дараа нь газраас чулуу аваад шидсэн шохон блокон алгын чинээ чулуу байсан. Би толгойд нь онсон гэж бодоогүй гэж хэлсэн байна. Хүн бүр амьд явах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг 1948 оны Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан эрхтэй байх гэж заасан
Мөн 1966 оны иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт хүн бүр амьд явах салшгүй эрхтэй энэ эрхийг хуулиар хамгаална, хэний ч амь насыг дур мэдэн буснуулж болохгүй гэж тус тунхаглаж баталгаажуулсан байна. Тиймээс хоёр залууд хоёуланд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн нэгдэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гин буруутай тооцож тус бүр 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна. Өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр ах нь чулуу шидэж онсон гих боловч хохирогчийн хувцаснаас хоёр залуугийн хоёулангийнх нь ДНХ илэрсэн мөн дээрэс нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл эсвэлтхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдгийн байна. Тиймээс дүүгэнч гэсэн хүнийг алсанд гин буруутай тооцсон байна. Хохирогчийн эхнэр нь эрүүл мэндийн хувьд баг зэргийн асуудалтай хүний асаргаанд байдаг гэсэн тэгээд хохирогч эхнэрээ өөрөө харж асардаг ганц хүн нь байсан гэж гэр бүл нь хэлсэн байна. Тиймээс хоёр залуугаас оршуулгын зардалд 16 сая төгрөг, сэтгцэд учирсан гим хорийн хохиролт 82 сая 500 мянган төгрөг буюу нийтдээ 98 сая 700 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлсэн байна. 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр орон нутагт амьдардаг 2 хүүхэдтэй нэг айлын том хүүгийнхэн төрсөн өдөр болоод ойр дотны хамаатан садан нь ирж хоол унд идчихээд 19 цагийн орчимд бүгд явцгаасан. Тэгээ эхнэр нөхөр хоёр гэр орноо цэвэрлжгээд байж байтал нөхөрлөө нэг танил эмэгтэйн залгаад уулзъя гэж дуудсан. Тухайн үед нөхөрт нь өөр эмэгтэйгээс дуудлага ирснийг мэдсэн эхнэр нь уурлаж, хардаж, муудалцаж эхэлсэн. Нилийн удаан муудалцаж байгаад нөхөр нь 23 цагийн орчимд эхнэрээ хоёр хүүхэдтэйгээ орхиод гэрээсээ гараад найзындаа очиж хүзэр тоглож байгаад тэгээ цаг нилийн орой болчхоор нь тэндээ хонсон. Согтууруулах хундааны зүйл бол хэрэглээгүй зүгээр хүзэр тоглож байгаад унтсан гэж мэдүүлсэн. Найзындаа хонсон нөхөр нь маргааш өглөө 10 цагийн орчимд сэрээд уцаа хартал аав нь залхчихсан байхаар нь буцаагаад залхатал 2 сартай баг хүүчин нас барчихсан байна гэж хэлсэн байгаа. Ингээд нөгөө залуу эхнэрлүүгээ залхатал эхнэр нь бараг ярьж чадахгүй айсан уйлсан байдалтай баг хүү маань амьсгалахгүй байна гэж хэлсэн. Аймгийн шүүх шинжилгээний хилцээний шинжээч эмчийн 2024 оны 3 сарын 20-ны өдрийн 9 дугаартай дүгнэлтээр 2 сартай Ниран Бийд хамрын үзүр, баруун талын хацар, баруун гарын шуу, хоёр хөлийн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ниран Бийд үхэлд хүргэх аргаг хууч өвчин тогтоогдоогүй бөгөөд нам химийн ерөнхий үйлчлэл буюу осголтын улмаас нас баржээ гэж дүгнсэн байна. Нөхрийнх нь болон өчигдөр орой том хүүгийнх нь төрсөн өдөрт ирсэн зочдын мэдүүлэгтээ дурдсанаар тухайн төрсөн өдөр дээр бол хинч архи согтууруулах хундааны зүйл огт хэрэглээгүй гэдгийг баталж хэлсэн. За яагаад архи согтууруулах хундааны зүйл дээр ингэж чухалчилж үзэж ярьж байна вэ гэхээр нас барсан 2 сартай хүүгийн ээжийнх нь цуснаас 0.8 промилле спиртийн агуулмж илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах юм байна. Нөхөр нь хэлэхдээ намайг 23 цагийн үед гэрээсээ гараад явснаас хойш манай эхнэр бурхан дахил дээр байсан 0.75 литрийн архийг ганцаараа бүгдийг нь уучсан байсан. Өглөө гэртээ орж ирэхэд бурхан дээр байсан архины шил хоосон ширээн дээр байсан гэж мэдүүлэгтээ дурдсан байна. Улсын яллагчийн зүгээс хүүгийн ээж эсийг 2024 оны 2 сарын 13-наас 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ өөрийн 2 сартай Нира хүүг орны урд хэсэгт байрлуулан унтах явцад Нира шүн орноос унаж улмаар галлаагүй хүйтэн гэрт нам химийн ерөнхий үйлчлэлд орж осгосон. Түүнийг орноос унаж цаашлаад осгож нас барах хүртэл хугацаанд ээж нь мэдэлгүй унтаж болгоомжгүй үйлдэлийн улмаас алсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна гэж улсын яллагчийн зүгээс үздэн байна. Дээр дурдсанаар
дурсамжаар хүүгийн бие дүүссэн хөхрөлтүүд нь орноос унах үед үүссэн юм байна. Харин нялх хүүхдийн ээж нь болохоор мөрдөн байцаалт болон шүүхийн хилэлцүүлгийн үеэр гин бурууга хүлээн зөвшөөрч байна. Гин буруугийн талаар маргахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй. Ингээд түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэрэг үйлдсэнд гин буруутай тооцоод 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. 2014 оны 2 дугаар сарын 7-нд Дархуул аймгийн 1-р сургуулийн захирал өглөө ажил дээрээ ирээд байж байтал ажлын утас руу нэг дуудлага ирсэн. Утсыг авахад Хөдөлмөрийн Баатар Жууд очин Цагаанбаатар байна. Би гадаадын 3 иргэнтэй явж гин. Төрлөх сургуультай хөрөнгө оруулалт хийгээд хандив өгөх зорилготой Улаанбаатар хотоос яг одоо гарч байна гэж хэлсэн байгаа. Сургуулийн захирлын хувьд сургуулийнх нь төгсөгч, олонний танил, мундаг тамирчин хүн ирж байна гэдэл хэрэндээ бэлдсэн. Ажилчдаа Монгол дээл өмсөд 12 цагт ирээрэй гэж дуудсан. 5-гийн идэ ширээ засаад 10-аад хүний хоол бэлдүүлсэн байгаа. Ингээд байж байтал захирлын утас дахин дуугарсан. Утсаа автал Цагаанбаатар байна. Манай дүү ховд сургуульд сурдаг юм а. Төлбөр нь 200 мянган төгрөг дутаад шалгалтанд оруулахгүй байна гинэ. Замд онгорхой банк байхгүй байна. Та наанасаа төр мөнгө шилжүүлж ээжээ. Би очиод өгье гэж хэлээд нэг дансны дугаар явуулсан. Сургуулийн захиралч зөвшөөрөөд үйлчлэгч эмэгтэйг банк руу явуулаад тухайн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. 2014 оны үйл явдал ярьж байгаа гэдгийг та бүхэн маань бас анхаарч сонсоорой. Тэр болгон хүмүүс утсандаа өнөөдрийнх шиг интернет банктай байгаагүй. За тэгээд үйлчлэгч эмэгтэйг банкн дээр очоод дансанд нь мөнгө хийж байх зурт захирал руу дахиж залгаад яасан мөнгө хийсэн үү гэж асуусан. Тэгээ бүр мөнгө шилжүүлэхээр явсан эмэгтэйн утасны дугаарыг нь хүртэл аваад Цагаанбаатар байна. Та хаана явж гинэ? Мөнгөө шилжүүлсэн үү болж гинэ үү гэж асуусан байгаа. За ингээд хотоос гарсан хүн аль хизээний дарханд ирэх цаг өнгөрч өгсөн ч хинч ирээгүй Цагаанбаатар байна гэж залгасан дугаарлуун залгахад холбогдохгүй тагчиг алга болсон. Үүний дараа 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Дархуул аймаг дахь Азийн хүүхдийн сангийн захирал ажил дээрээ байж байтал нэгэн үл таних дугаараас дуудлага ирсэн. Уцаар залгасан хүн мөн өөрийгөө Хөдөлмөрийн Баатар Цагаанбаатар байна. Орхон аймаг руу спорт цогцлборын нээлтэнд оролцохоор Америк хүмүүстэй явж гинэ. Замаараа танаа байгууллагт $4,500 хандив өгөх гэсэн юм а гэж ярьсан байгаа. Тэгээд дахиад цаг гарангийн дараа дахин утсан дуугарч өөрийгөө Цагаанбаатар байна гэж хэлсэн хүн би дархны хаалган дээр ирж байна. Манай дүүгийн жолооны курсын төлбөр нь дутчаад байна. Танд мобайл банкны үйлчилгээ байх юм бол 400 мянган төгрөг шилжүүлээд өгөөч гэж дахин утастаад гуугаад байхаар нь өгсөн данс руу 400 мянган төгрөгийг шилжүүлчихсэн. Энэ явдлаас 1 сарын дараа 14 оны 3 сарын 29-ний өдөр Дундгов аймгийн Луус сумын засаг даргын утас дуурсан. Уцаа автал сайн байна уу? Олимпийн авраг Бадар ууган байна. Би хит хитэн бүхчүүд гадаадын хит хитэн боксчид тамирчидтай хамт $1,500 хандив өгөхөөр танаа сум руу очиж байна. Биднийг хүлээж авах хүн байна уу гэж асуусан. Луус сумын засаг дарга тухайн үед эзгүй байсан учраас та нар шууд манай суманд яваад очоо. Нарийн бичгийн дарга та нарыг хүлээж авна гэж хэлээд нарийн бичгийн даргынхаа утасны дугаарыг өгсөн. Ингээд Луус сумын засаг дарга нарийн бичгийн даргалууга бушуухан залгаад за Олимпийн авраг Бадар ууган манай суманд хандив өгөхөөр баахан гадаадын хүнд агуулад ирж байгаа гинэ. Бадар ууган чинь манай сумын хүргэн юм байна гэж хэлсэн байгаа. За тэгээд бэлдээд байж байтал нарийн бичгийн дарга руу нэг дугаараас залгаад Бадар ууган байна. Удахгүй очноо. Камер бэлдээд байж агаарай гэж хэлсэн. Тэгснээ дахиж хэдхэн минутын дараа залгаснаа би дүүрүүгээ мөнгө шилжүүлэх яаралтай хэрэг гарчлаа. Наан чин мобайл банктай хүн байвал 250 мянган төгрөг шилжүүлээд өгөөч. Би очоод бэлнээр танд буцаагаад өгчөө гэж хэлсэн. Мэдээж асуусан мөнгийг нь хэлсэн дансанд нь шилжүүлчихсэн. Үүний дараа 2014 оны 4-р сарын 21-ний өдөр Дундгов аймгийн Сайхан цагаан сумын сургуулийн захирал ажиллаа хийгээд сууж байхад утсан дугарч улсын харцаг Пүрвжав байна. Би танаа сургуулийн төгсөгч юм а. Гадаадын гэр бүлийн хүмүүстэй цуг явж гин. Төрлөх сургуульда $3,000 хандив өгөхөөр очиж явна гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад танд мобайл банк байна уу? Би очоод өгье. 150 мянган төгрөг шилжүүлээд гэчээ гэхээр нь сургуулийн захирал өө за тэгээгээд 150 мянган төгрөгийг хэлсэн дансанд нь
тэр дор нь шилжүүлчихсэн. Сар гарангийн дараа буюу 6 дугаар сарын 2-ны өдөр Говь Сүмбэр аймгийн засаг даргын орлогчид дуудлага ирдэг. Улсын арслан Аз жаргал байна. Америкаас бүхчүүд ирчихсэн. Манай нутгийг үзнэ гээд байна. Очиж явж гин уулзаж болно үстэй гэд уцаа тасалсан. Удалгүй дахин залгаад дүүдээ мөнгө шилжүүлэх хэрэг гарлаа. Би замд яваа болохоор болохгүй байна. Очоод өгчихё. Чамд боломж байвал шилжүүлж хийчээ гэхээр нь зөвшөөрөөд 400 мянган төгрөг шилжүүлсэн. Энэ явдлаас ердөө 4 хоногийн дараа 6 дугаар сарын 6-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд Говь Алтай аймгийн засаг даргын тамгын газрын нарийн бичгийн даргын ажлын өрөөнийх нь албан утсанд дуудлага ирдэг. Монгол улсын гавьяат тамирчин Сирод гэдэг хүн байна. Би Азийн наадамд оролцоод төрүүлээд ирсэн. Би одоо Дэлгэр сумын дээд талд хатуу хучилттай замд орж ирж байна. Би танаа нутгийн хүн байгаамаа. Аймгийнхаа засаг даргын тамгын газар руу ороод та хэдэд гарын бэлэг гардуулах гэсэн юм аа. Аймгийн удирдлага дарга нар нь байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь тамгын газрынхан хоорондоо ярьж зөвлөлдөөд Монгол улсын марафоны тамирчин Сирод гэж өөрийгөө хэлсэн хүн рүү эргүүлж залгаад та хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа юм бэ гэж асуусан чинь хамт марафонд явдаг гадаадын 5 тамирчин гэр бүлийн 4 хүн ингээд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй танах руу очиж явна гэж хэлсэн. Тэгснээ уучлаарай ахын чамаас нэг юм гуйж болох уу? Манай дүү жолооны курс сурж байгаамаа. Өнөөдөр шалгалттай гэж дүү маань төлбөрөөсөө 200 мянган төгрөг үрчгсэн гинэ. Боломжтой бол 200 мянган төгрөг чи яг одоо шилжүүлээд өгөөч. Ах нь аймгийн төв ороод бэлнээр аваад өгё гэж хэлсэн байгаа. Ингээд л 200 мянган төгрөгийг нь өгсөн дансанд нь шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаад мөнгө авлаа, баярлаа. Би тамгын газрын чинь гадаа ирчихсэн та эдийг гарч ирэхийг хүлээгээд байна гэж хэлсэн байгаа. Гараад очиход гадаа хинч байгаагүй. Тэгээд нилээн удаан хүлээгээд нөгөө Сирод гэж хэлээд байсан хүн рүү эргүүлээд залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. Говь Алтай аймгийн засаг даргын тамгын газарт цугларсан албаны хүмүүс оройн 21 цаг 45 минут хүртэл өөрийгөө Сирод гэж хэлсэн хүнийг хүлээсээр байгаад тэгээ ирэхгүй болохоор нь тарцгаасан юм байна. 2014 оны 4-р сарын 15-ны өглөө 10 цагийн үед Говь Алтай аймгийн соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга руу нэг хүн залгаад сайн байна уу? Говь Алтай аймгийн Шарах сумын Харьяат Болдбаатар гэж хүн байна. Би оюу толгоон удирдах зөвлөлийн гишүүн байгаамаа. Би одоо нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй танаа аймагт очих гэж байна. Танаа байгууллагад хөрөнгө оруулалт хийх гэж байна. За би эргээд ярья гэснээр уцаа тасалсан. Тэгээд 30 минутын дараа дахин залгаснаа. Би яг одоо буян тухай дээр ирсэн байна. Одоо танаа аймаг руу нисэх гэж байна. Танаа байгууллагад бид нар $8,000 үн бүхий тоног төхөөрөмж авч өгөхөөр шийдлээ. Буудал хоол захиалаад байж агаарэ гэж хэлсэн. Тэгснээр дахиж залгаад би онгоцсон сууж байна. Манай дүү жолооны шалгалтаа өгөх гэж байна. Тэгээд 200 мянган төгрөг хэрэгтэй байна гинэ. Та мөнгө байх юм бол манай дүүгийн данс руу хийгээд өгөөч. Би онгоцноос буунгуудаа танд бэлнээр аваад өгье гэж хэлсэн байгаа. Ингээд соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга өөрт нь байсан 100 мянган төгрөгн дээрээ албанаас 100 мянган төгрөг нэмээд өгсөн дансанд нь шилжүүлсэн. Мөн аймгийнхаа Мандал Алтай буудалд 12 хүний өрөө хоолны захиалга өгж бэлдүүлсэн. Тэгээд 13 цаг өнгөрөөд онгоц буухаар нь ирж байгаа хүмүүсээ тосож авъя гэд очисон чинь ямар ч Шарах сумын Харьяат Болдбаатар гэдэг хүн ирээгүй байсан. Утас руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байдаг. Мөн 2014 оны 5 сарын 24-ний өглөө 10-аас 11 цагийн үед Завхан аймгийн Ихүүл сумын засаг даргын утсанд танихгүй дугаараас хэд хэдэн удаа дуудлага ирсэн. Засаг даргын хувьд танихгүй дугаар огт авдаггүй болохоор ихэндээ утсаа авахгүй нилээн утсан. Тэгсэн бүр завсар чөлөөгүй дахин залгаад ахаар нь уцаа авсан чинь сайн байна уу улсын гард гончиг дамб байна. Ихүүл суманд ВАЗ 469 машин өгөхөөр явж байна. Нийт 13 хүн 3 машинтай Архангай аймгийн Тариат суманд явж байна. Танаа Ихүүл суманд очичхоод аймгийн төв рүү буцаад явна гэж хэлсэн байгаа. Хэсэг хугацааны дараа дахин дуудлага ирээд тэгээд өөрийгөө гончиг дамб гэж хэлсэн хүн манай нэг шав жолооны курсын шалгалт өгөх гэсэн чинь төлбөрөө өгөөгээд шалгалтанд нь оруулахгүй байна гинэ. Би төлбөрийн мөнгийг нь өгөх гэж байгаамаа. Өнөөдөр хагас өдөр болохоор банк ажиллахгүй байна. Наанаас чинь төр шилжүүлээд өгөх боломжтой хүн байна уу гэхээр нь 200 мянган төгрөг данс руу нь шилжүүлчихсэн. Энэ үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэгэн 10 жилийн сургуулийн багш руу нэг эрэгтэй хүн залгасан. Тэгээ өөрийгөө би Батулга байна гэхээр нь захирал
Ямар Батулга гэсэн чинь Батулга жүжигчин аглуу байна юу вэ гэд баахан юм ярьсан. Тэгснэ би гадаадын 10 хүнтэй явж гинэ. Тэрэлжээс гарж гин 14 цагийн үед сургууль дээр очих юм шиг байна. Энэ хүмүүс миний төгссөн сургуульд хамгийн сүүлийн үеийн 10 ширхэг компьютер бэлэглэнэ гэж байна гэж хэлсэн. Ингээд сургуулийн захирал баахан бэлэг авах нь гэж баярлаад за тэгвэл наад хүмүүсийн чи ирэхэд юу бэлдээд байж ах вэ гэсэн чинь аглуу гэж өөрийгөө хэлсэн хүн та хүүхдийн урлагийн нэг цөөхөн хідэн номер тэгээ цай унд бэлтчих гэж хэлээд уцаа тасалсан байгаа. Ингээд байж утал дахиад нөгөө дугаараас дуудлага ирсэн. Тэгснэ захирлаа манай нэг дүү наан чин жолооны курс сурдыма төлбөрөө хийх хэрэгтэй байна гэдэг. Та мобайл банктай хүн байх юм бол 200 мянган төгрөг хийгээд өгөөч гэж хэлсэн байгаа. Захирал байгууллагынхаа нэгтлэнг дуудаад 200 мянган төгрөг шилжүүлсэн боловч амжилттай хүлээн авлаа гэсэн хариу мессеж ирэхгүй ахаар нь гараад ATM ороод мөнгө хийх гэж зогсож байсан чинь утсан дуурайд аглуу байна мөнгөө хийсэн үү мөнгө шилжүүлчихэд хэлээрээ гэд яаруулаад байсан байгаа. Ингээд л 200 мянган төгрөгийг өөрийгөө жүжигчин аглуу гэж хэлсэн хүн рүү шилжүүлчихсэн. Гэх мэтчлэн Булган аймгийн Сайхан сумын сургуулийн нийгмийн ажилтан, Баян Үлгийн аймгийн халамж үйлчилгээний мэрэгжилтэн, Увс аймгийн Баруун Түрэн сумын засаг дарга, Дорноговь аймгийн нийгмийн халамжийн хилцээний мэрэгжилтэн, Увс аймгийн Завхан сумын дарга, Хөвсгөл аймгийн цэргийн штабын дарга, Хөвсгөл аймаг дахь хатгал тосгоны төрийн сангийн төлөөлөгч, Хөвсгөл аймгийн Тосон Зингэл сумын Нярав, Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга, Багнуурын Эмнэлгийн орлогч дарга, Увс аймгийн Өндөр Хангай сумын засаг дарга гэх мэт маш олон хүмүүсийн утсанд өөрийгөө Олимпийн аварга Төвшинбаяр, Гавьяа Тамирчин Үе Түмэн, Хөдөлмөрийн Баатар Цагаанбаатар байна гэж хэлсэн. За нэг бол бүр оюу толгой компани орчуулагч Инхбаатар байна гэж хэлж байсан. Заримдаа Гинтэн жав Хурандагийн хүү Бат найрамдал байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын Хурандаа Болдбаатар байна гэж хэлсэн хүн залгаж байсан. Мөн улсын харцаг Содномд орж Гавьяа Тамирчин Үлзий тогтох Гавьяа Тамирчин Сирод зэрэг хүмүүсийн нэрийг бариад хандив болон бэлэг өгөхөөр очиж байна. Түр мөнгө шилжүүлээд өгөөч гэх дуудлагууд тасралтгүй ирсээр байсан. Тэрч бүхэл Хөвсгөл аймгийн нэгэн иргэнээс 2013 оны 6 сарын 7-ны өдөр Жанжин штабад ажилладаг хүн байна. Хүүхэд чинь цэргийн алба хаагаагүй бол бичиг баримтыг нь зохицуулаад өгье гэж хэлээд 500 мянган төгрөг шилжүүлж авсан. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэгэн иргэнээс 2014 оны 6 сарын 8-ны өдөр би аавт чинь өртөө хүн байна. Өрөндөө машин өгөх гэж байгаа. Чи гайл дээр ирээд машинаа авчих гэж хэлээд 400 мянган төгрөг авсан. Мөн Хөвсгөл аймгийн нэгэн иргэнээс 2013 оны 4-р сарын 6-ны өдөр дэлхийн зөнгийн ажилтан байна. Гурил будаа хэмжээгээр авах гэсэн юм а. Бид нар одоо хатгалд явж гин гэж хэлээд мобайл банкны үйлчилгээгээр 150 мянган төгрөг шилжүүлж авсан. Эцэст нь өөрийгөө Гавьяад, Тамирчин, бүх Хурандаа, жүжигчин мэтэр хүмүүс рүү залгаж мөнгө заллаж байсан хүнийг олж тогтооход 1984 онд Төв аймагт төрсөн 30 настай бүрэн дунд боловсролтой хүн байсан. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Түүнийг 2013 оны 4-р сараас 2014 оны 6-р сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд давтан үйлдэлээр нийт 26 хүнийг хуурч мэхлэх аргаар залилсан буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэлсэнд гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид идлүүлэхээр тогтоосон байна. Мөн иргэний хуулийн дагуу хохирогч тус бүрээс гарсан хохирлыг барагдуулахаар болсон юм байна. За ингээд нэг юм айхтар буруу сэргэлэн хүний заллан үлдсэн түүхийг хуваалцлаа. Мөнгө авахтаа болохоор дандаа таньдаг хүнийхээ юм уу эсвэл гудамжинд хүнээс гуйгаад мөнгө шилжүүлээд авчихдаг байсан бэлээ. Би гайхаад яаж эдгээр хохирогч нарын дугаарыг олсон бол гэд ажил албаар нь хайгаад үзэхэд бол интернетээс утасны дугаар бол шууд олддгийн бэнлээ. Тэгээд төрийн албанд эсвэл үйлчилгээний салбарт ч юм уу те гар утасны дугаар нь хувийн мэдээлэл энтер нь нээлттэй тавигддаг ийм ажил албатай хүмүүс сонсож байвал бас болгоомжтой байгаарэ. За тэгээд дуустал нь сонссон хүмүүстэй нэгэн нэмэлт мэдээлэл хүргэх гэсэн цагдаагийн 102 гэд аппликейшн гарсан юм байна лээ. Энэ аппликейшн руугаа ороод баруун доод буланд нь байгаа энэ хэсэг дээр дараад цахим заллингийн гэмт хэрэгт бүртгэгдэж байсан дансны мэдээлэл шалгах гэд байгаа юм байлээ. Онлайнаар юм захиалахдаа эсвэл танихгүй хэн нэгэн хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ хүний дансаар янз бүрийн мөнгө дамжуулж авахтаа ч юм уу өгөхдөө ч юм уу те ийм
тохиолдлуудаа дансны дугаарыг нь энэ хэсэгт оруулаад шалгаад үзчихэд илүүдэхгүй санагцсан. За ингээд хэрэг тус бүр дээр танд ямар сэтгэгдэл төрснөө доор комент хэсэг дээр заавал бичээд үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.